За 3 суурь асуудал татварын хувь хүчтэй дэмжиж яаж байгаа. За энийг л одоо засгийн газраас оруулж ирсэн байгаа дээр нь бушуухан их хурл одоо батлаад өгнө хаа гэсэн үлээлттэй байгаа шүү. За энэ дээр ерөөсөө босруулах чиглэлийн үйлдвэр. Одоо бид ингээд хэрвээ төсөв дээрээс төсвийн бодлого ийм хумих ийм чиглэл барьж байгаа бол одоо дандаа л ерөөсөө хувийн хвшлэл дэмжих хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. За яг энэ бодлого руу чиглэсэн ийм 3 төрлийн татварын бодлого байгаа шүү. За боловсруулах шатны үйлдвэр. Эцсийн бүтээгдэхүүн гаргаж болно, анхан шатны боловсруулалт хийж болно, боловсруулах шатаа ахиулж ээжж болно. Тэгэх юм бол технологийн тоног төхөөрөмжийг гайлаар орж ирэхэд нь гайлын татварын бүрэн чөлөөлж байгаа. За хурж ирээд угсрагдаад үйл ажиллагаа явуулаад одоо бүтээгдэхүүнээ гаргаад эхлэхээр эхний 5 жилд одоо орлогын албан татврыг 90% хөнгөлнө гэж байгаа. 90% шүү. За тэгэхээр нийгмийн чиглэлийн суурь бүтцүүдтэй холбоотой одоо эсвэл ногоон байгууламж гээд ийм зардлууд дээр одоо тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтууд хийх юм бол нийт борлуулалтын орлогын 1% хүртэл нь татварын орлогоос татварт ногдох орлогоос нь чөлөөлнө гэж ийм 3 төрлийн байгаа шүү. Өмнөх хэлцүүлгүүд бид нар бас дутуу ойлгуулсан юм байлгүй дээ. Энийг заавал одоо яамн дээр цангийн яамн дээр энийг шийддэг, татварын байцааг шийддэг биш. Энийг улсын хурал дээр засгийн газар төслүүдийг нь оруулж иргээ. Тийм ойлголт байж болохгүй шүү. Бид хувийн хвшлийг дэмжсэн бол дэмжсэн шиг дэмжиж илүү ил тод ойлгомжтой байх хэрэгтэй. Чи одоо чөлөөлүүлэх ийм үйлдвэр барих гэж байгаа бол тэрийг их хурал дээр авчиж танилцуулахыг чи ямар аж ахуй нэгж төслөө бариад энд тэрж далан болж байгаад очиод одоо энэ голд сууж авах вэ? Тийм учраас тэнд одоо нэг сумны татварын байцаагч хил дээр байгаа гайлын байцаагч хийждэг ажлуудыг энэ дээр харин ч чөлөөтөө энийг нь аяга хуулийг нь аяга тодорхой болгоод батлаад өгөх хэрэгтэй. Одоо жишээ нь тэр татварын хөнгөлөлт чөлөөлөлт бол энд одоо Улаанбаатар хотын захиргааны төв байгууллагууд дээр яамдууд дээр шийдэх юм ердөөсөө байхгүй. Маш ойлгомжтой юм татварын хөнгөлөлт чөлөөлөлт гайл дээрч тэр аж ахуй нэгжүүд дээрч тэрийг ерөөсөө сумын татварын байцаагч тэндэл шийднэ. Маш ойлгомжтой одоо яг оруулж ирснээр ингэдэ шийдвэр гаргаад батлаад явуулчих юм бол тухайн одоо бүсчилсэн бүс нутгийн одоо тэргүүлийн чиглэлийн салбар нь юу вэ? Яг тэр чиглэлдээ тохирсон тэнд үйлдвэр баригдвал тэгэл аж ахуйн нэгжийн орлогын татврын 90% 5 жил өнгөлөг. За тэр гайлын хөнгөлөлт бол бүр маш ойлгомжтой. Ерөөсөө хил дээр гайлын байцаагч шийднэ. Тэнд болохгүй хэдэн салбарууд байна тийм ээ. Одоо тэр арх тамхи татвар одоо зэр зэвсэг дэлбэрэг бодис энэ үйлдвэрүүдээс биш л бол бусад бүх салбаруудын тоног төхөөрөмжийг одоо 100% гайлын татвараас шүү. Нөөц биш. Гайлын татвараас бүрэн чөлөөлөё гэдэг. За энэ бол одоо аж ахуйн нэгжүүд дээр бол маш том